Жишээлбэл хувь компани хувьцаа эзэмшигч төлөөлөл удирдах зөвлөлд ажиллаж исэн улсууд байна. За жишээлбэл хувь компанид одоогийн нөхцөл байдал дээр юу болж байна гэхээр шудраг гэдэг нөгөө манан бүлэглэлийн эсрэг шудраг тэмцдэг улсууд маань өөрсдөө жинхэнэ манан байж энэ манан бүлэглэл нь жинхэнэ манан бүлэглэл нь өөрсдөө орж ирж одоо ерөнхий сайд байсан Лувсан намсрын оюун эрдэнэ хотын дарга Нямбаатар нарын төлөөний хүн Хэра Баатар Амундра нарын төлөөний хүнээ оруулж одоо манай компани эзэн болсон. Нөгөө талаас нь болохоор Ардсан намаас улсын хурл нэр дэвшсэн улсын хурлын гишүүн Норвегийн Алтан хуйг болон түүний үеэлдүүгийн хүүхдүүд нь ингээд энэ манан бүлэг энэ жинхэнэ манан бүлэглэл нь манай одоо жишээлбэл хувь компани эзэд болчиход байна. За эдгээр эзэд болохоор яагаад бид нар ингэж одоо авилгатай тэмцэх газарт хандах болов гэхээр эдгээр эзэд болохоор шүн оройгоор үйлдвэрлэсэн зэсийг хулгайлж зарж байна. Энэ компани дээр босромог үйл ажиллагаа явуулж байна. Санхүүгийн алдагдлалд оруулж байна, тийм ээ. Өшөө энэ нууц баримтууд нь бодвол бидэрт одоо мэдэгдэхгүй байна. Хувьцаа эзэмшдийнхаа хурлыг зарлахгүй байна. Төлөөлөл удирдах зөвлөлгүй бүтэн жил боллоо. Ганц гүйцэтгэх захирал Мөнхбаатар гэдэг хүн нь мэдээд энэ бүх ловрыг гардан зохион байгуулад явж байна. Энэ одоо л бид нар ингэж олуулаа нэгдэж энэ хувьцаа эзэмшигчид өөрийнхөө эрхийг хамгаалж нэгдэж тэмцэхгүй бол энэ 24500 хүн энэ жишээлбэл хувь компани хувьцаа эзэмшигч гэдэг нэртэй л болохоос биш нэг ч ноогдол ашиг өгөхгүй бүр өртөө үлдэх нөхцөл байдал үүсэж байна. Яагаад би тэгж хэлж байгааг гэвэл ашиглах ёстой нэг овоолгон одоо дуусчих. Нэг овоолгон дуусахад өөр төлбөрөө төлөөгүй. Тэ? Асар их зэсийн баяжмал ашиглаж чаад гарсан зэс нь хайц нь мэддэхгүй. Шүн оройгоор хот руу орж ирж авчир зараад энэ цагдаад баригдаад ихнээсээ байж байна. Тэрийг баригдсан зэсээ болохоор өөр компани зэс гэж одоо тайлбар өгөөд ингээд бүх юмыг төөрөлдүүлээд ингээд идэж байна. За энэний цаад учир нь болохоор энэ Норвегийн Алтан хуйг гэдэг хүн чинь 27 оны ерөнхийлөгчийн сонгуульд Ардсан намаас нэр дэвших гээд явж байгаа хүн юм байна. Тэр дотоод сонгуульд оролцоод. Тэгээ энэ хүнийг одоо ерөнхийлөгч болгох цаашлаад энэ ерөнхий манай энэ гүйцэтгэх захирал Мөнхбаатар болохоор цаашаа улсын хурлд Ардсан намаас нэр дэвшиж сайд дарга ерөнхий сайд болох гэх тийм төлөвлөгөөтэй одоо ийм бүлэглэл явж байна. Энэ болохоор ганц Ардсан нам биш одоо тэр манангийн одоо манаас сонгогдсон ерөнхий сайд Ардсан намаас сонгогдсон ерөнхий сайд нарын хавсарсан жинхэнэ манан байна гэж бид нар ойлгоод байгаа. Бид нар болохоор тэр Ардсан нам ардын намд хамаагүй нам бус улсууд байна. Тэгээ хамгийн гол нь энэ босромог үйл ажиллагааг энэ хууль бус хуульдааныг одоо бид нар өөрийнхөө мэдсэн баримтынхаа хүрээнд бол энд бичсэн. Энэ 3 хуудас материалаа шалгаж өгөөч гэж энэ авилгатай тэмцэх газрын дарга Даштава даргад одоо энд бичгээ хөргүүлэх гээд энд ирсэн зогсож байна. Тухайн цэцэрлэгийн хувь гэх компани одоо бас шөнөөр бас ажиллаад байна. Эрдэнэтэйгээ ерөөсөө зэс олборлож байгаа компаниуд бас өвөл ажиллах боломжтой ганц компани цэцэрлэгийн хувь гэсэн. Тэгвэл цэцэрлэгийн шөнөөр ажиллаад байна гэсэн. Одоо ажиллаж байгаа бол бас хаагдсан байна. Ерөөсөө ажиллаж байгаа. Ажиллаж байгаа. Тэгээ иргэдэд болохоор ажиллахгүй гэдэг мэдээлэл өгдөг. Шүүхийн шийдвэрээс очиод лацддаг. Лацдахаар нь одоо тэр Орхон аймгаас нэр дэвшсэн тэр бас нэг сайд хүн байгаа. Тэр нь болохоор тэр одоо бид нар ирсэн мэдээлэл шүү дээ. Тэр нь ингэж одоо тусалж одоо буцаж тэр үйлдвэрийн нээл гэж өгдөг гэсэн мэдээлэл байгаа. Тэгээ энэ нэгдэд ашиглахад бол ард иргэдэд ямар ч ашиггүй. Эсвэл өрөнд ороод дуусна. Энэ зүгээр энэ манан бүлэглэлийн харьмаанд орох л зэсэл тэнд боловсруулагдаж байна. Ард иргэдийн тэнд зэс бол байхгүй гэж ойлгож байгаа. Тэгэхээр 24500 хүн чинь энэ компани жинхэнэ эзэд юм уу гэдэгт ийм асуудал гарч ирнэ. Тэгвэл бид нар жинхэнэ эзэд нь нийлж хагаад төрдөө 34% хувийг өгье. Төрөөс бүрэн эрхэд төлөөлөгч томилж өгөөч. Төрийн аудит томилж энэ 3 жил 3 сарын хугацаанд үйлдвэр ажиллаж хичнээн тоон зэсийг хайш нь гаргасан энэ бүх энэ хөрөнгө мөнгийг аудитаар оруулж өгөөч. Эзэн уусын шалгаж өгөөч л гэж хүсэл гаргаж байгаа. Тэгээд энэ танай компани Батамглан сайдын
дөө Батбаярыг 30 тэрбум төгрөг одоо авсан байна. Бид нар авилгатай тэмцэх газар 30 тэрбум төгрөгийг завшсан байна. Бид нар авилгатай тэмцэх газар өгч ийн гэд гүйцэтгэх захирал Мөнхбаатар бас хэвлэлийн урлыг гээд яг энэ авилгатай тэмцэх газрын өмнө зогсож ирсэн шүү дээ, тийм ээ. Энэ ямар учиртай энэ? Тэр Батбаяр Батамгалан сайдын дөө та нарын тэр юуны компани чинь 30 тэрбум төгрөгийг аваад идсэн утсан асуудал байна уу? За тэр Батамгалан сайдын дүү Батбаяр гэдэг байгаа тэр болохоор энэ Мөнхбаатар захирлын 10 жилийн найз гэж өөрөө хөрөнгө оруулагчаар орж ирсэн залуу. Намайг тузад ажиллаж байхад тузын гишүүн байсан. Хөрөнгө оруулалтын газрын хөрөнгө оруулалт хариуцсан захирал болсон. Тэрийг бол өөрөө Мөнхбаатар гэдэг одоо гүйцэтгэх захирал өөрөө томилсон. Өөрийнх нь найз гээд. За тэгээ тэр хүн бол тусдаа танилцуулж ирснээр бол яа харахгүй хөрөнгө мөнгө татан төвлөрүүлж хөрөнгө оруулалтыг хийж үйлдвэр барьсан хүн гэж ойлгож байгаа. Би миний хувьд тэрнээс аль нэг талыг баримтаж нэрийг дэмжих гээгүй шүү. Үнэн зөв юм, үнэн зөвмөрөө л. За 30 тэрбум төгрөгийн асуудал гэдэг дээр болохоор тузаар 2022 онд тузын тогтоол гаргаж энэ хөрөнгө оруулагч тэр Батбаярын хамаарал бүхий BAT гэдэг компанид бол жишээ борлуулъя гэдэг тузын тогтоол гарсан. Энэ дээр нь болохоор тузын дарга гасан юм гүйцэтгэх захирал Мөнхбаатар эдгээр бүгдээрээ гарын үсэг зураад тэр тузын тогтоол нь хүчинтэй болоод BT гэдэг компанид жишээл зарсан асуудал яваад байгаа. BT гэдэг компанид жишээ зарахаар нөөт бодогдно. Монгол улсын аж ахуй нэгэндээ бараа зарахаар нөөттэй бараа зарна. Та нар одоо дэлгүүрээс талах суу авахаар нөөтийн баримттай бараа худалдаж авдаг шүү дээ. Нөөтийн баримтаа шивээд буцаа олголтоо авдаг тий. За ингээд зэсэртний хөв компани болохоор BT компани зарснараа нөөтөө бараа зарснараа нөөтийн татврын өрөнд орсныгоо 30 тэрбум төгрөгөнд одоо энэ хүнд идэвхтэй завшууллаа гэж яриад байгаа гэж бид нар ойлгоод байгаа. Тэрнээс бол яг тэр 30 тэрбум төгрөг нь жишэртний хөв компаниас гараад тэр BT гэдэг компанид бол орсон асуудал байхгүй юм байлээ гэж харж байгаа. Тий. Энд одоо хувьцаа эзэмшигч хувьцаа худалдаад авсан хүмүүс байна уу? Яг хувьцаа худалдаад авсан. За тэгвэл та ямар хувьцаа яав? Хэдэн төгрөгөөр авав? Чиний 2010 онд 5-6 сая төгрөгөнд хувьцаа авсан. Одоо тэрнээс хойш 16 жил ямар ч тийм хувьцааны ашиг машиг гэж юу ч байхгүй. Одоо бүр сүүлдээ бид нар чинь хувьцаагаа орж харъя гэд ихээр хувьцаач харуулахгүй тэнд нэг монопол том байгууллага үүсгэсэн бидрийг хөөж гаргаад байгаа байхгүй юу. Бид нар бол одоо аюу их гомдолтой байна. Ямар ч гэсэн одоо энэ юуг энэ асуудлуудыг шийдүүлж энэ цэцэрлэгний хувьцаанаас ерөөсөө ашиглал авна. Тий. Одоо ахмадууд маш их мөнгөөр цэцэрлэгний хувьцаа худалдаж авсан байдаг шүү дээ. Тэгэхээр эхнээсээ одоо ахмадууд нь бас өргөдөө хороогийн мөнгөсийг үзээд ирсэн баг. Энэ юу нийтдээ хамгийн багадаа хэдэн төгрөгөөр хамгийн ихтэй хэдэн төгрөгөөр энэ ард иргэд энэ цэцэрлэгний хувьцаа худалдаж авсан юм болоо. За 15 жилийн өмнө манай энэ хоёр холбоотын ахмадууд болон эмэгтэйчүүд, ээжүүд 1000 төгрөгөөр 10 хувьцаа худалдаж авсан юм. За тэгээд явсаар агаад өнөөдөр одоо жишээлх юм бол би 350 хувьцаатай байх ёстой байтал миний хувьцааны тоог хэлж өгөхгүй байгаа. За дээрэс нь энэ ахмадуудын маань ихэнх нь хувьцаа нь байхгүй болцсон. Эсвэл хувьцаа нь хасагдсан. Тоон хасагдсан. Тоог нь хэлж өгөхгүй. Ингээд бодлуулад байгаа байхгүй юу. Тэгэхээр өнөөдөр хөөрх юм энэ 15 жил дотор хичнээн одоо ахмадууд бурхан болж байгаа юу лээ. Ахмадууд байтугай залуучууд хүртэл бурхан болсон байна тийм ээ. За дээрэс нь энэ хохирч байгаа энэ сэтгэл санаагаар хохирч байгаа, цаг хугацаагаар хохирч байгаа, одоо санхүүгээрээ хохирч байгаа энэ бүх хохирлыг одоо энэ жисэрдний өнөөдрийн одоо энэ үр гүйцэтгэж байгаа энэ удирдлагуудаас бид нар бас нэхмээр байна. Дээрээс нь одоо энэ жисэрдний хувийг өнөөдрийн хүртэл үйл ажиллагааг жигдрүүлээд тасралтгүй явуулахын тулд тэмцэжсэн одоо энэ хүмүүс өнөөдөр бас яг бие махбод эрүүл мэндээрээ хохирчод байгаамаа. Тэгэхээр энэ бүх хохирол мохирлыг одоо бид нараас авилгатай тэмцэх газараас шалгуулах гад ингээд энэ ер нь 24500 гээд байгаа мөртлөө өнөөдөр 6-700 мянган хүн одоо гишүүд бүртгэгчэд байж хувьцаа эзэмшигчид
бүртгэжээд байж гин гэж байгаа юм. За өнөөдөр би 5 хүүхэдтэйгээ ингээд 6 гээд ингээд хувьцаа авсан бол заавал өнөөдөр хүүхдүүдийн маань бүгдийг ирж бүртгүүлгээд байгаа юм. Гэтэл миний хүү бурхан болчихсон байж идэг. За зарим нь гадаад дотоод явцсан байж идэг. Тэгээд тэднийг заавал ирүүлж иж заавал өөрсдөр нь гарын үсэг зурулна гэдэг. Би хувьцаа авахдаа өөрөө 6 хүн гээд авсан юм чинь одоо баталгаажуулахдаа би 6 хүнээрээ л баталгаажуулмаар байгаа байхгүй юу. Тэгээ энд маш их нуглаа гараад байна.